Би өнөөдөр эхнэрээсээ салахаар шийдсэн. Миний хувьд илүү амар тайван, хэрүүл маргаан, хардалтаас холдож байгаадаа баяртай байна. Гэхдээ би өөрийнхөө хамгийн үнэтэй, эрдэнэ улсан хайртай эхнэр хоёр хөөрхөн үрээн хаалганы цаана үлдээгээд гарсандаа харамсаж бас айж байна. Тэднийхээ тухай бодох тоолонд ирээдүйн сүүдэртэй харагдаж, эцэггүй өсхийн зовлонд бүдчиж, охин минь аавыгаа санан битгэрэхдээ хаа нэгтээ харанхуй болонд нулимсаан урсгаж, хүү минь аав үгээсээ болж хэн нэгэнд дээрлэхүүлж. Тэгээд бас миний эхнэр надаас өөр нэгэн эрийн хажууд байхыг төсөөлөх юм гэж. Уг нь би түүнийг хайрлаж, хамгаалж, унаж боссон ч хамтдаа байна гэж амласан шүү дээ. Үгүй. Би ийм шийдвэр яасан ч гаргаж болохгүй. Гэр бүл минь надад хамгаас үнэтэй. Залуу хосууд минь нэгнээ ойлгож, хүүхдийнхээ амьдралд хар бараан сүудэр бүү тусгаарай. Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя. Сүүдэр бүү тусга аянд хамтдаа нэгдэцгээе.